Бибээр Монгол хүмүүнд харилцааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл, грек бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичигт шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсөн сандаа саяасаа шүхтэй Монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гээгэр үлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн Нацаг Доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг Дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авиа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтой доршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэдээч англи хэлийг хэлбэрсүүлж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлж телевизээр миний заах гэж англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгүү цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш шилбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ. Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ телевизний айдас инхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочогийн Нацаг Дорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр англи хэлний үгсийг тогтоох монгол сэтгүүкийн хичээлийн маань 6 дугаар хичээл эхэлж байна. За энэ хичээлээрээ бид түрүүчийн үзсэн хичээлүүдэд баттгах, дээр нь зарим нэг жишээгээр баяжуулна. За хамгийн эхлээд бидний үзэж ирсэн энэ үсгийн хуваарлт бүлэгэл бол хамгийн чухал. Эндээсээ үндслээд хэрхэн хуваарлагддаг, шилждэг игшгүүдийг яаж одоо үл тоомсорлох гэж арай хэлж болохгүй одоо хооронд нь сэлгдэг болохыг жишээн дээр анзааръя. За энэ нэг юм үг бичи. Feel. За feel гэдэг нь англичууд дүүргэх гэсэн санаа байдаг. Дүүргэх. За тэгвэл fool гэдэг юм бол fool гэхээр зэрэг дүүрэн. За дээдлийнх нь бол үйл үг, энэ бол тэмдэг нэр байх нь байна. За тэгвэл fool гэж. Энэ бол дүүрчгсэн хүн гэж. Дүүрчгсэн хүн гэж ямар хүн байх вэ? Дүүрчгсэн хүн. Нөрөл тэнэг гэсэн санаа байна. За feel, fool, гэж. Тэгэхээр энэ гээгүүлэгчүүд нь бүгд байна. Consonants гэж хэлдэг. F нь байна, L нь байна, N F нь байна, L нь байна. За энэ хоёрын хувьд бол ялгаатай нь юу гэхээр зэрэг игшгүүд нь А гişиг, U гişгийг солиод л дүүргэх гэдэг үйл үг нь дүүрэн гэдэг тэмдэгнэр болоод fool гэхээр зэрэг дүүрчгсэн буюу тэнэг хүн гэсэн ийм санаа илэрхийлдэг. Тэгэхээр зэрэг энэ игшгийг бол чөлөөтэй одоо ингэж сольж
язгуур руугаа дайрч байна. Монгол хэлэнд хэрэг одоо язгуур их шиг одоо эхний 2 дахь үеэс үсгийг солиод эхлэх юм бол их шиг солиод эхлэвэл шал өөр үг болчихно. Тэгэхээр англи хэлэнд тэгдэггүй байх нь. Өөрөөр хэлбэл тухайн нэг үгийг заавал одоо ингэж магчилж хайдаг явдал бол нэг талаараа их товчлсон хэлбэртэй юм шиг, нөгөө талаараа бол энэ хэлийг гадарлаагүй цээжилж байгаа улсууд бол жоохон төвхтэй. Бид энийг бол албаар хялбархан жишээнүүдээр авж байгаа гэдгийг бол та нар ойлгосон баг. За тэгээд цаашлаад нэг юм жишээ авъя. За өнөөдрийн хичээл дээр бид үзэх ёстой гол санаа юу сэдэв маань юу вэ гэхээр зэрэг префикс буюу префикс гэдэг чи юу юм? Англи хэлэнд ямар үүрэгтэй байдığım бэ гэдгийг онцолж харна. За энэ анзаарч байгаа бах эхний мөрөнд за A C 8 F A G A L N F S гэсэн ийм олон өөрөөр илэрхийлэгдсэн хослолтой хоёр үетэй үсгтэй ийм үг гэж хэлж болно. Энэ бол үгийн эхэнд ингээд залгачдаг. Тэгснээс болоод энийг бол префикс гэж нэрлэдэг. Яг үүндээ бол тухайн одоо язгуур одоо энэ ардталт нь үгнүүд нь байна. Одоо эндээс үүссэн, энийг урдан залгаж үүсгэсэн үгнүүд байна. Тэгэхээр энэ олон одоо префиксүүд маань ямар санаа агуулдаг юм бэ гэхээр зэрэг энд ардан тайлбарласан байна. To, toward, near, in addition to, by гэх жишээтэй. За өнөөдрийн хичээл дээр бид энэ префиксүүд буюу өгтөр үгнүүдийн тайлбарлах хичээл орж байна. Тэгэхээр бид түрүүн ярьсан эхний хичээл дээр нэг 100 орчим өгтөр үгс байдаг гэж. Тэгээд энд англи хэлний их учиртай. Тэр өгтөр үгсүүд нь бол латин угшилтай байна уу? Англи угшилтай байна уу гэдгээс болоод ижилхэн тэмдэглэгээтэй мөртлөө өөр утгыг агуулдаг. Жишээлбэл за энд харъя. A S S Ek, et, f, ek, al, l, n, f, s, et гэсэн энэ өгтөрүүд бүгд одоо ерөнхийдөө нэг утгатай. Тэр хүртэл, тэр зүг рүү ойртон, хажууд нь гэсэн нэмж гэсэн тийм санаануудыг илэрхийлдэг. Үгийнхээ ардаа залгасан утгаас шалтгаалаад, язгуураас шалтгаалаад. Жишээлбэл side гэхэд хажуу тийш нь side гэдэг үг нь тал гэсэн үг. Тэгэхээр side гэхээр хажуу тийш нь бол company гэхээр хамтдаа гэсэн санаа, company гэхээр дагалдах гэсэн санаа. Гэх мэтлэнгээр энэ үгнүүд энд залгасан байна. Гэтэл яг тэрнтэй адилхан үг одоо өгтөр AN гэсэн өгтөр ороод ирэхээр үүсгсэн утгатай болчих. Not without гэсэн a political устрим биш atheist гэхээр зэрэг бурхан шүтлэггүй анархи зэрэг одоо замбраагүй байдал гэх мэтлэнгээр энд харуулсан байна. Тэгэхээр бид тол бичигтэй ажиллахдаа хамгийн түрүүнд яах ёстой юм бэ гэхээр зэрэг энэ англи хэлний өгтөр үгс буюу префикс гэж хэлдэг. Энийг учрыг бол сайн олох ёстой. Энийг ялгаагүйгээс болоод одоо чухам аль нь хэдийд нь үгүйсгээд байна. Хэдийд нь энэ үгээ тодтогоод байна гэдгийг бид бол ялгахад хэцүү. Тэгэхээр тол бичигт бол эхний ээлжинд одоо бидэнд ялангуяа монголчууд зориулсан энэ тол бичиг бол арай өөр байх ёстой. Энэ ялгаатай гарал үүслээсэн болоод өөр эсрэг утга агуулгатай болдог энэ өгтөр үгсүүдийг префиксүүдийг ялгах хэрэгтэй болно. Тийм ч учраас бид толон дээрээ бол одоо монгол хүн зориулсан гэж хэлж болно. Тийм одоо ялгаатайгаар гаргаж өгөх юм бол одоо анх тол үзэж байгаа шинэ үгтэй танилцж байгаа хүмүүст бол их хялбар болж
дараа нь одоо бодлохгүй ялгадаг болно. За breast гэж үг байдаг. Энэ үг нь цээж гэсэн үг. Энэ бас нэг адилхан энтэй бол ойролцоо утгатай chest гэж үг бий. За chest гэдэг нь бол яг монгол хэлний цээж гэдэгтэй бол нэлээд авианы хувьд дуудлагын хувьд дөхөө байгаа учраас chest гэдгийг бол цээж гэж хэлж болно. Нөгөө талаар яг одоо хөхний хэсэг, эрэгтэй эмэгтэй хүний хөхний хэсгийг бол голдуу breast гэж хэлдэг. Бас цээж гэсэн санаа давхар агуулдаг. За тэгвэл урт талд нь breast гэж биччих юм бол breast гэж биччихвэл breast гэж биччихвэл яах вэ гэхээр нөгөө үг маань цээж гэсэн үг маань байж л байна. Гэхдээ breast гэх юм бол цээжийг түхийлгэх гэсэн үг байна. За тэгвэл бас нэг үг авъя. Бидний сайн мэддэг атом гэж үг байдаг. Энэ үг бид одоо юу гэж одоо альва материйн хамгийн бага хэсгийг одоо атом гэж нэрлэж байсан анхны одоо физикчид. Тэгэхээр уг нь бол энэ утга А гэдэг нь утга нь бол үгүйссэн утгатай. Том гэдэг нь бол хуваагдах гэсэн утгатай юм. Тэгэхээр зэрэг хуваагдшгүй гэсэн утгатай үг нь болгосон. Гэтэл энийг бид бол зүгээр ингээд бүтэн юм шиг ойлгодог. Тэгэхээр энэ утга А гэдэг утга бол хуваагдашгүй үгүйссэн утга байх нь. Тэгэхээр энэ англи хэлний бид тал бичгээс харахад бол А үсгээр эхэлсэн үгнүүд бол 55% нь энэ префиксүүдээр амилтсан байдаг учраас их одоо ойлгомжгүй, зарим нь одоо цээжлэхэд төвхтэй ийм үгнүүд их байдаг. Тэгэхээр альва тал бичиг, ялангуяа англи хэлний тал бичгийг эхлэхдээ үг тогтоож эхлүүл болж игэл бие үсгээс нь үзээд бусад одоо префикс агуулдаггүй үсгнүүдийг язгуур авиаг нь тогтоосны дараа А үсгийг одоо бидний хэлснээр А гэж заншснаар одоо дүрсэн адилхан учраас бид А гэж хэлээд байна. Их одоо дагаж явбал их амархан тогтоох юм боломж. Өөрөөр Б-гээр хэлсэн breast гэдэг үг мэдчихсэн бол цээж гэж үг мэдчихсэн бол breast гэж цээжэд хүлэх гэсэн үг болох нь шүү дээ. За гэх мэтлэнгээр цаашдаа нэг юм үгийг авч үзье. За монгол хэлтэй нэлээд дүйс гэж болохоор нэг тийм үг байдаг. Банк хэрэглэгддэг use гэж. Хэрэглэх гэсэн санаа бий. За хэрэглэх гээд ерөнхийд нь биччихье. За бас хэрэглэх гэдэг дээр бид давхар монгол хүн юу гэдэг хэрэглээд үзэх, туршаад үзэх, заавал хоршуулдаг. Тэгвэл энд бас үзэх гэдэг үгийг гэтээ үзэх харах биш. Туршаад үзэх, бариад үзэх, хэрэглээд үзэх гэсэн энэ хоршоо үг гэдэг утгаар нь үзэх юм бол use гэдэг та ер нь төстэй байна. Үзэх гэдэг. Тэгвэл abuse гэж үг чи. Abuse гэж үг шүү гэ. За тэгвэл disuse per use. За тэгээд use гэдгээ useful гэсэн энд урт талд нь өөр abuse
disuse, peruse. Эднэр маань нөгөө бидний хэлээд байгаа prefix гэдэг маань байна. Тэгээд prefix-ээс болоод энэ хэрэглэх гэдэг утга ямар утгатай болохоор abuse гэдэг бол хэтрүүлэн хэрэглэх, буруугаар хэрэглэх гэсэн санаа. Тэгэхээр ab гэдэг нь хэтрүүлэх гэсэн зөв зохистой бус хэрэглээ гэсэн abuse. Disuse гэхээр dis гэхээр эсрэг утгатай. Энэ хэрэглээг одоо болиулах гэсэн хэрэглэхэн болох гэсэн. Peruse гэхээр зэрэг одоо бидний тэр үзэх гэдэг үгтэй төстэй утга гарч ирнэ. Бүр сайн үзэх. Тэгэхээр зэрэг per гэдэг үг бол per гэдэг авья prefix per гэдэг нь Монгол нөгөө бүр сайн бүр гэдэг утгатай их дүйдэг. Тэгэхээр peruse гэхээр бүр сайн үзэх. Тэгээд дараа нь бид useful гэсэн үг гаргаж ирье. Одоо suffix түрүү энэ урталтаа болохоор зэрэг prefix гэж байдаг бол төгсгөлдөө болохоор зэрэг suffix. Тэгэхээр fix гэдэг бол бэхлэх гэсэн санаатай. Тэгэхээр pre гэдэг бас нэг утга гарч байна. Pre гэдэг нь урт талд нь бэхэлдэг. Suffix гэхээр зэрэг сүүлд нь бэхэлдэг. Арт талд нь, төгсгөлд нь, сүүлд нь бэхэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр за бид түрүүн хэдэн үг бичсэн. Feel, fool гэдэг. Тэгэхдээ энд нэг үг адилхан байна. Дүүрэн гэдэг үгтэй маань энэ useful-ийн төгсгөл адилхан байна. Энийг анзаарч байгаа. Тэгэхээр энэ fool бүрэн дүүрэн одоо хэрэглэх буюу их хэрэгцээтэй гэсэн санаа гарч иж байна. Дүүрэн хэрэглээ гэсэн утгатай. Тэгэхээр энд бид хэрэгцээтэй зүйлсийг useful хэрэглэх гэвэл энэ үг. Тун хэрэгцээтэй зүйл гэх юм бол дүүрэн хэрэгцээтэй гэсэн санааг fool гэдэг үгээ аваачаад төгсгөлд нь холбоод өгч байна. Тэгэхээр зэрэг хэрэгцээтэй зүйл болж байна. За иймэрхүү байдлаар англи хэл бол үгсүүд шин үгсүүдийг бий болгодог учраас нэг талаараа бол хялбар юм шиг нөгөө талаараа энэ үг бүтэх аргыг мэдээгүй үед бол хоосон бүгдийг ингэж цээжлэхэр гарна. Тийм учраас бид энэ prefix, suffix-уудын учрыг олчих юм бол энэ prefix-уудын тусдаа тогтоочход дараа нь үгнүүдийн дунд язгуур үгэн дотор урт талд нь, хой талд нь яаж энэ үг бий баяжигдж байна гэдгийг мэдээд авчих юм бол маш олон үг. Магадгүй ер нь бол нэг англи хэлний өөрөөс нь гарсан одоо өөрийнх нь үг гэж хэдэн үг бий. Латин, грек, бусад хэлнүүдээс зээлсэн үгнүүд бий. Яг англи хэлний өөрийнх нь гэсэн үгнүүд бол ихэвчлэн ийм одоо язгуурдынхаа урд хойд залгаад шинэ үгүүдийг, шинэ санаануудыг бий болгодог. Тэгэхээр бид авиан дээр дуудаж нэг үзнэ, бичлэгийг харна, дүрслэлийг харна. Тэгээд язгуурыг олчихсны дараа тэр үг маань яаж хуурж байна вэ гэдгийг ажиглах юм бол олон үгсийн одоо учрыг олж хялбархан тогтоож нуугдсан урдаа хойноо элдв одоо suffix төгсгөл сүүл ухтур авчихсан ийм нийлмэл үгнүүдийг таньдаг болно. Тэгэхээр энэ бол ингээд энгийн жишээн дээр ингээд харуулж байна. Цаашдад бид нэр бүр хэцүү үгнүүд дээр ингээд задлж англи үгийг жиргэн задлж үзээд утгыг ойлгодог болно. Тэгэхдээ энд бас монгол сэтгэлгээгээ ашиглана. Түрүүн хичээлдээ бид дурдсан 500 монгол үг төстэй. Жишээлбэл use гэдэг үг бол хэрэглэх гэдэг үг мөртлөө хэрэглээд үзэх гэдэг хоршоо үгний нэг утгыг энд тааруулж болж байна. Peruse бүр сайн үзэх, бүр үзэх. За энэ
А үсгийн хувьд бол ийм олон одоо префиксүүд байна. За энэ префиксүүдийг бид нэг үрчлэн одоо энд тайлбарлахгүй 100 гаруй префикс бий. Тэгэхээр бид дараагийн хичээлүүд дээр нэг үрчлэн үгсийн сан руу орно. Одоо А үсгээс эхэлж бид одоо уучлаарай А гэж хэлээд байгаа нэг хар зэрэг бид кирилл үсгтэй орчин үеийн бид одоо кирилл үсгтэй байгаагаас болоод ижилхэн төстэй тэр үсгэн А гэд дуудвал арай хялбар, хэрэг Э гэд дуудаад байвал Э үсгч юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр дүрс нь ижил учраас одоо яа харахгүй одоо кириллийнхэн дуудлагаар хэлж байна гэдгийг ойлгоорой. Нэг хоёрдугаар хэрэг бид босоо бичгтэйгээ байсан бол ийм одоо эндүүрэл гарахгүй байлаа. Бид одоо А үсгтэй адилхан гэж хэлэхгүй. Бидний бичлэг бол шал өөр шүү дээ босоо бичиг маань. Тэгэхээр өөрсдөө эдгээр хоёр дахь үсгийн одоо дуудлагын авианы дүрс зохиочсон байдаг. Тэгэхээр нэгэнд кирилл латин үсгийг хослуулах хэрэгтэй болвол бид яа харахгүй босоо бичгтээ шилжих хэрэгтэй. Үгүй бол хоорондоо одоо их андуурах, холих ийм аюултай. Зүгээр энгийн бодтой жишээ би харуулъя л да. Гаднаас ирсэн улсууд бол ингээд бичсэн имийг бол кирилл гэж уншдаг. Пектопах гэж уншдаг. Пектопах гэж уншдаг. За караоке гэж энэ жоохон латинаар бичсэн үү кириллээр бичсэн үү мэдэхгүй. Капаоке гэж уншдаг. Капаоке гэж. Тэгээ ийм ижил үсгүүдийг, дүрсүүдийг латин кирилл үсгүүдийг нэг дор зэрэг ашиглах нь бол их бодлоонтой. Хүүхдүүд ч гэсэн төвхтэй. Тэгээд одоо самууралд орох юм аюултай учраас хэрвэл бид кирилл латин үсгийг хэрэглэж явах ашиглая гэж бодож байгаа бол гарцаагүй босоо бичгтээ шилжих хэрэгтэй. За дуудлагын хувьд бол өөр байдаг гэж бид ярьсан. За одоо энэ үгнүүдийг acid, acute, acupuncture тэгээд энэ бас нэг үг биччихье. East гэдэг. За энэ үгнүүд одоо ямар утгатай үгнүүд вэ? Бид толин дээр харах хэрэгтэй. За acidus, acere гэж үг. Өөрөөр хэлбэл be sour гашуун одоо эсгэлэн гэсэн утгатай. Яг гашуунч биш юм аа. Эсгэлэн гэсэн утгатай. Тэгэхээр энд бол эсгэлэн гэсэн утгаараа явбал уг нь эсэл байхаар ийм үг. За тэгвэл acute гэдгийг хараад байна. Я зургийг харъя. За энэ болохоор зэрэг equere, ecus юу гэж хэлсэн бэ? Зүү хурц гэсэн утгатай. Хурцлах гэсэн санаа байна. Гэтэл монгол үгээр нь бичвэл монголоор нь хэр бичвэл энэ бол эсэлтэй төстэй юм. Эсэл байх нь байна. Экүдгүүл эсгэм хурц байх нь байна. Эсгэм хурц буюу хурц юм юу? Зүү. Acupuncture гэхээр зэрэг зүү төнөр. Зүү төнөр. Зүү тавих гэсэн утгатай. Энэ тийм утгатай байна. За east гэхээр яг хөө уг нь бол тол бичгтэй бол хөрөн гэсэн утга байгаа.
Гэтэл хөрөнгөчийн юу яадаг юм? Альва зүйлийг эсгэх үйлчилгээтэй эсгэх хөрөнгөч хэлдэг. За эндээс харахад за эсрэг бол дараа нь бид тодруулж үзнэ. За энд эсэд гэхээр исэл. За монгол хэлэнд бол энийг эс гэдэг үгийг бол исэл гэхгүйгээр энийг хүчил гэж бичсэн байгаа. Яг үнэн утга нь бол энэ бол исэл юм. Иссэн юм бол эсгэлэн амттай гашуун амттай байдаг. Иссэн зүйл. За эквид гэхээр зэрэг эсхэм хурц. Энэ болохоор уган зүй нь бол одоо энийг кагаар исэрч уншсигээр уншмаар юм шиг гэтэл тэгдэггүй. Эквид гэж уншдаг. Тэгэд экви гэж биччихэд экви панк чи гэхээр зэрэг зүй төөнөр ист гэхээр зэрэг эсэх хөрөнгө. За энэ юу харж байгаа гэхээр зэрэг си үсэг бол кач болно, сич болно. Нөгөө талаар ер нь язгуур нэгтэй байх нэг баймаар гэмээр өгнүүдийг аваачаад адлифтер биччихэд дуудахтаа өөрөөр дуудсан. Тэгэхээр бид бол энийг язгуурыг олоход их хэцүү юм санаж байна. Хэрвээ энэний бүтцийг мэдчих юм бол англи си үсэг бол кач болно, сич болно гэдгийг мэдчихвэл заримдаа гэ үсгч болж байгаа шиг энэ хувирлуудыг мэдж явах юм бол бид хол юм шиг үгнүүдийг тогтоо харахгүй юм шиг үгнүүдийг бичлэгэн шал өөр юмыг дуудлагаар нь зарим нь бичлэгийг дөхүүлээд ингээд тогтоох боломжтой. За энэ бол зүгээр нэлээд хол юмыг ойртуулах гэсэн ишлэл жишээ байна. Тэгэхээр бид цаашдаа нэг үрчлэн үгсийн сангаар аялахдаа A, B, C, D гэж явна. Гэхдээ A үсгээр эхлэхгүй гэж танад хэлсэн. B үсгнээс эхэлнэ. B үсгээрээ үзээд жагсаалтаа ингээд үзээд явхад бол бидэнд тухайн үгнүүдийн бүтэж байгаа бүтц яаж бүтэж байна гэдгийг бол нарийн одоо ойлгох тийм боломж олдно. За ингээд бидний англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгэлгээ хичээлийн маань 6 дугаар өндөрлөө. Дараагийн дугаар болтол баяртай. Бибээр монгол хүмүүнд харилцааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичиг шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсийн сандаа саясаа шүхтэй монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гэгэр үлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн нацаг доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгвийн цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авьяа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтой доршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэрийчүү англи хэлийг хялбаршуулж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр миний заах гэж буй англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгвийн цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш хялбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ.
Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ твийнхний айдас энхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочойгийн Нацагдорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгүүхийн цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй.